За сүүлийн жилүүдэд хүүхэд боноос унаж бэртэн эрүүл мэндийн амьсгалаар агшин тохиолдол цөөнгөө бүртгэгдэж байна. За Төв аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2024 оны эхний 5 сарын байдлаар хүүхэд боноос унаж бэртэн гэмтсэн тохиолдол нийт 5 бүртгэгдсэн байна. За үүнээс 2 хүүхэд нь амьсгалаар агш, 3 хүүхэд хүнд гэмтэл авсан эдгээр хэрүүдэд Төв аймгийн прокурорын газраас бүрдэн шалгаалганд нь хяналт тавь ажиллаж байна. За хоригдсон хугацаанд буюу 11-р сарын 1-ээс 5 сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд уралдаан зохион байгуулсан нийт төрлийн шинжтэй 5 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс эрх бүхий албан тушаалтнаас төрлийн эрх бүртгэлтийн ажиллагаа болон уралдааныг зохион байгуулсан хүмүүс төрлийн тухай хууль заасан шийтгэл оногдуул шийдвэрлэсэн. За иймээс удахгүй улсын төдийгүй аймаг сумдын наадам болох гэж байгаатай холбогдуулан уяач нартай хандан хэлэхэд болзошгүй эрсдлээс өрчсөн сэргийлж унааж хүртэх аюулгүй байдлыг дан ганц уралдааны наадам төдийгүй уралдааны өмнөх бэлтгэл сургуульд болон сунгаа өсвөргээний үеэр стандартын шаардлага хангасан хувцас хэрэгслийг өмсүүлж хэвшүүлэх шаардлагатай байна.